өдрийн мэндийг хүргье. Барилгын компанитай болох мөрөөдөлтэй Анужин охин сургуулийнхаа шилдэг төгсөгчөөр шалгарч байна. Тэрээр Орхон аймгийн мэрэгжил сургалтын төвийн барилгын засал чимэглэл чиглэлээр төгсөж байгаа юм. Анужин охинд төгсөлтийнх нь үеэр Дарханвал аймгийн Дархан өргөө коллежид барилгын техникч мэрэгжлэр дэвшин суралцах урилгаас гадна бага эрдэнэ компанид ажиллах урилгууд ирүүлжээ. Харин түүний хувьд мэрэгжлийн боловсон хүчин болохын тулд цаашид сурахаар шийдсэн байна. За би болохоор 2.5 жилээр барилгын засал чимэглэлийн мэрэгчлийг төгсөж байгаа. Тэгээ энэ хугацаанд гэх юм бол ер нь өөрийнхөө яг хүссэн мэрэгчлэр сурж байгаа. Барилгын чиглэлээр тэгээ цаашаа нэг дэвшин суралцах хүсэлтэй байгаа болохоор энэ сургуулиудаас урилга аваад тэгээ цаашлаад барилгын инженерийн чиглэлээр сурах хүсэлтэй. Тэгээ энэ сургуулиас хэмжээний юм олж мэдсэн. Гэрээсээ хол байхын хувьд бол эхлээд жоохон хүнд санагдчихж байгаа. Тэг яаж байна гэдэг. Очингуудаа мэдээж хоол хөдөө орон нутгад дотор байранд. Тэгээ тэнгууд гэрээсээ хол жоохон хэцүү санагдах ч гэсэн өөрийнхөө ирээдүйн төлөө болохоор илүү хичээж байгаа. Тэгээ гүрэлт гаргаад энэ сургуультай амжилттай сураад ирэхийг бодож байгаа. Анужин өөрийн эзэмшсэн мэрэгжлийн дагуу гэрийнхээ засал чимэглэлийг хийдэг хэмээн ярьж байна. Одоо жишээлбэл цагаан сар баяр ёслол болж байгаа үеэр гэрийнхаа нөгөө бог наах ч юм уу тэр цэцлийг бол өөрөө хүн амьтан гоохгүйгээр өөрийн хэмжээнд хийж гүйцэтгэж байгаа. Анужин охины сэтгэлд анги хамт олонтойгоо өнгөрүүлсэн тотхон дурсамжаас хуваалцъя. Хамгийн сайхан дурсамж бол манай анги нөгөө нэг маа сургууль ямар энэ хамгийн сайхан гэж бодож байна. Ягаад гэвэл нэгдүгээр курст орж байгаа хүмүүсийг анги хамт олоор ногоонд явуулдаг байхгүй авраг сургалтанд. Тэгээ хамт олноороо танихгүй хүмүүс айгүй дотн олоод ирдэг. Тэр л ирээ айгүй сайхан дурсамжууд болсон байна. Орхон аймгийн мэрэгжил сургалтын үйлдвэрлэлийн төвийн 211 сурагч өнөөдөр төгсөж байна. Үүнээс 65 сурагч шууд ажлын байранд гарч байгаа юм. Харин 12 сурагч дараагийн шатанд дэвшин суралцах урилга авчээ. За Орхон мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийг энэ жил бол 211 суралцагч одоо 11 мэрэгжлэр бол төгсөн гарч байна. За үүнээс бол ихтэй сургууль политехник коллежид дэвсэн суралцах 12 оюутны урилгыг бол гардуулан өглөө. За өнөөдрийн арга хэмжээ буюу нэг төгсөгт нэг ажлын байранд одоо зуучлах үйл ажиллагаа маань нийтдээ 14 байгууллагаас одоо урилга одоо ирсэн байгаа. За үүнийг бол 58 одоо суралцагч нар ажлын байранд одоо зуучлагдж байна. За үлдсэн хүүхдүүд маань бол хөдөлмөр холны үйлчилгээний газарт одоо ажлын байрыг одоо хайгчаар одоо ингэж бүртгүүлж ажиллаж байгаа. За өнөөдрийн үйл ажиллагаанд маань бол түншлэгч байгууллагууд за хүүхдүүдийн маань одоо уртын дадлага болон төгслийн өмнөх дадлагад одоо хамруулсан аж ахуйн нэгжүүд одоо хамрагцсанаараа онцлог болж байна. Одоо ирээдүйд хамгийн их эрэлттэй мэрэгжил бол барилгын мэрэгжил. Тэгээд барилгын мэрэгжлийг сонгосон. Яагаад энэ мэрэгжлийг сонгосон бэ гэвэл яагаад гэвэл бидний барьсан ийм байгуулсан байранд хүмүүс аз жаргалтай амьдарч ийн гэдэг утгаараа би мэрэгжлийг сонгосон. Ажлын байрны урилга өгсөн бүхний чимэг компанид баярлалаа гэж хэлье. Бусад мэрэгчлэр давуу тал нь гэвэл өөрийнхөө байр, орон сууц ингээл хэмэд авал өөртөө орон сууцаа засвар чадвартай байх. Би нөгөө Багаан Эрдэнэ гэдэг компани дээр ажиллаж исэн. Тэгээд Багаан Эрдэнэ гэдэг компаниас урилга аваад ажиллаж байгаа. Өнөөдрийн төгсөлтийн арга хэмжээнд нэг төгсөгч нэг ажлын байр урайнд орох боллоо. Тус арга хэмжээнд төгсөгчд болон ажил олгогч нар оролцсон юм а.